Solo leveling-ийн урд нь байдаг webtoon уншигчдын топ 1 буюу Omniscient Writer Viewpoint гэдэг webtoon-ыг Отана Шимэний би яг одоо танилцуулах гэж байна. Бичлэгтэйгээ хамтаагаараа лайк, subscribe дараарай. Let's go. Уг цуврал нь эхлэхдээ 3149 ангитай, дундаж үзэлт 1.9, дундаж сэтгэгдэл нь 108, маш их ангитай 3 Ways to Survive the Apocalypse гэх энэхүү цувралын ганц үзэгч болох Докча гэдэг залуу тус цувралынхаа сүүлийн ангийг үзсний дараа юу болдог вэ? 3 Ways to Survive the Apocalypse Final Episode гэх мэдээлэл утсан дээр нэрдэг Докча маань уг цувралаа сүүлийн 10 жил уншиж байгаа ба тэрээр бусдад өөрийгөө ингэж танилцуулдаг. Гэхдээ 10 хүн тутмын 9 нь түүнийг буруугаар ойлгодог байна. Түүнийг Ким Докча гэдэг. Аав нь түүнийг хүчрэхэг биеэ даасан хүн болохыг хүсэн учраас түүнд энэ нэрийг өгчээ. Гэхдээ түүний нэр хараалтай байж магадгүй. Учир нь тэр бүх насаараа ганцаардаж ганц бие явсан. Энэ бол товчхондоо Докча. Тэрээр 3 дугаар зэрэглэлийн коллеж төгссөн. Одоо томоохон корпорацийн охин компанид ажилладаг. Түүний сонирхол нь гэрээсээ ажил руугаа явах замдаа метронд интернет зураг үзэх. Гэхдээ өнөөдрийн метроны аялал бусадтай адилгүй байлаа. Энэ бол хүний нөөцийн ажилтан Санга юу да? Санга. Чи гэрлэг явж байгаа юм уу? Тийм ээ. Чи ч гэсэн үү? Тийм ээ. Би өнөөдөр азтай байлаа. Манай багийн менежер ажлын аялал гарсан. Докча. Үнэхээр итгэмээргүй юм. Би ажлынхаа хамгийн алдартай охинтой хамт явж байна. Төвний шампу үнэхээр сайхан үнэртэж байна. Санга. Чи ихэвчлэн гэртээ метрогоор явдаг уу? Докча бодохдоо туслах менежерээс эхлээд санхүүгийн багийн менежер хүртэл түүнийг гэрд нь өргөж өгөхийг хүлээж байгаа гэдэгт мөрөөцөө. Яг үнэндээ миний ундаг дугуйг хэн нэг олгаалчихсан юм л да. Докча. Та ажилдаа дугуйгаар явдаг юм уу? Тийм ээ. Би сүүлийн үед маш их илүү цагаар ажиллаж байгаа тул энэ нь надад дасгал болж байгаа. Мөн надад бас хувийн шалтгаан байгаа. Докча бодохдоо түүнийг ойроос хараад залуус түүний төлөө толгоогоо ашлахаж байгааг ойлголоо. За энэ надад хамаагүй л дээ. Тэр хоёр төсөөр амьдралаар амьдардаг юм байна. Гэхдээ Санга өнөөдөр метроны аяллыг өөр болгосон шалтгаан байгаагүй юм. Санга. Энэ нь Испани хэл дээр надад мөнгө зээлэрэй гэсэн үг юм байна. Докча бодохдоо метронд хүртэл суралцж байна. Тэр өгт өөр юм аа. Чи шаргуу суралцах юм аа. Санга. Харин чи юу уншиж байгаа юм Докча? Энэ зохиол юм уу? Би юм интернет зохиол таартай. Миний дуртай зохиолч нар бол Мураками Харуки, Raymond Carver, хан бас Докча. Мэдээж л дээ. Санга. Харин чи ямар зохиолч дуртай вэ? Докча. Би чамд хэлсэн чи мэдэхгүй дээ. Би түнд юу уншиж байгаагаа эзэж хэлж чадахгүй. Эдгээр би сонирхлоороо бахархдаггүй ч өнөөдөр бол миний сүүлийн 10 жил уншсан цувралын төгсгөл. Хүмүүс энэ өдөр яагаад чухал гэдгийг нь мэдэхгүй л дээ. Учир нь энэ цувралын ганц үзэгч бол би. Энэ түүх миний хувьд маш онцгой юм. Би 9 дугаар ангиас уншиж байгаа. Мөн би ангийнхандаа дээрлэхүүлж байхдаа ч уншдаг байсан. Би эсэлтийн шалгалтандаа унж 3 дугаар зэрэглэлийн коллежид орохдоо ч зэргийн аль пааж байхдаа азгүйтэн уртлын игнэнд ор зогсохдоо ч одоо ч гэсэн докторгүй гэрээд ажилтан болж компаниас компани оронд л байна. Ямар ч утгагүй. Надад ганц ч жаргалтай дурсамж байхгүй. Энэ цуврал анх эхлэхдээ ганц үзэгчтэй байгаагүй. Эхний хэсэг нь 1200 үзэлттэй 12 дугаар ангиас хойш үзэл унсаар байгаа 50 дугаар ангиас ганц уншигчтай болсон. Энэ нь ганцхан надад бичиж байгаа юм шиг би ганц үзэгч нь. Би зохиолчд нь хандив үргэж дэмжихийг хүссэн л дээ. Гэхдээ надад тухайн үед боломж байгаагүй. Тиймээс би зөвхөн сэтгэл бичиж зохиогчд нь талархал илэрхийлдэг. Би цувралыг бусдад санал болгох гэж оролцсон ч тэд намайг шүүмжилсэн. Энэ бол үнэхээр гайхалтай зохиол. Хэрвээ та төвчж чадвал хүмүүс маш хэрцгий байж чаддаг. Санга гайхан Докча гэхэд Докча бодоод байхад бид тус компанид ажиллаад аль хэдийн жил болж байна. Бид өнгөрсөн жилийн энэ үед хамт ажиллаж эхэлсэн штэ. Цаг хугацаа ямар хурдан өнгөрдөг юм бэ те? Бид ярианы сэдв өөрчлөх хэрэгтэй. Би түүнийг энд байсныг мартчихаж. Санга. Тийм шүү. Тэр үед бид юу хийх ёстой байснаа мэдэхгүй байсан. Докча. Тийм ээ. Өчигдөрхөн байсан юм шиг санагдаж байна. Бидний ажлын гэрээ удахгүй дуусна гэдэгт итгэж чадахгүй юм шүү. Би бүр мартчихаж Сангасан сайн ажиллаад өнгөрсөн сард үндсэн ажилтан болж дэвссэн шүү дээ. Санга. Оо би Докча. Тийштэй уучлаарай. Оройдч баяр хүргэж байгаа дуучлаарай. Би ч гэсэн гадаад хэл сурах хэрэгтэй байна гэж бодсон. Санга. Үгүй дээ. Зүгээр Докча. Би ч гэсэн хараахан бүрийн эзэмшиж чадаагүй л байгаа. Докча. Би хүлийн зөвшөөрмөөргүй байна л да. Тэгтэл Сангасаа үнэхээр дог юм аа. Хэр би зохиолын дүр байсан бол тэр гол бадар болох нь гарцаагүй. Санга. Докча. Яасан? Хэрв чи хүсвэл би чамд ашигладаг програмынхаа нэрийг хэлж болно. Хэрв би өөр төрөлд байсан бол хэрв миний амьдралын жанр уран зохиол биш байсан бол гэхдээ л гайхалтай. Болохоо би гол дүр байх байсан болов?
Гэтэл галт тэрэг гэж хичэрчээ. Зүгээрээ санга гайхаж тогчоо. Би мэдэхгүй. Хэрв нэг зүйл тодорхой байсан бол энэ нь надад хамаагүй байх байсан. Хэрв та надад програмын нэрийг хэлсэн эсвэл үгүй бол энэ бол миний амьдралын жанр, уран зохиолын бус зохиол. Бас энэ жанрт би гол дүр биш. Би зүгээр л уншигч. Би зүгээр л өөрийнхөө амьдралаар амьдрна. Чиний амьдралаа чи үнэхээр гайхалтай юм а догч. Уучлаарай. Би ч гэсэн өөрийнхөө амьдрах ёстой. Би бас чам шиг хичээх болно. Амьдралынхаа турш. Мессеж. Тэр үед би юу ч мэдээгүй. Энэ Туасагийн зохиолч юм байх та. Дараа нь надад юу болох вэ? Туаса тэмцээнд оролцож байсан. Энэ үнэхээр гэж юу? Хөөх. Туаса тэмцээнд ялсан. Үл мэдлэгт тэмцээн болохоор тэр хичээд байгаа учраас надад хэлхийг хүсэхгүй байгаа. Бэлэг. Бэлгийн карт юм болов уу? Хэрэг энэ $50 бэлгийн карт байвал гайхалтай. Ирч гисэн үү бэлэг? 7 цагаас эхэлнэ. Догчоо бодов. Одоо 6:55 болж байна шүү дээ. 5 минутын дараа юу болно гэсэн үг үү? Би дуртай зүйлдээ орох болно. Ямар сонио. Тэд төлбөртэй контентны зурлуудаа урьдчилан мэдээлэлгүйгээр устгачихсан юм уу? Энэ үйл явдал болж хахад метро шахрав. Юу болоод байна? Террорист халдлага уу? Чи зүгээр үү? Тийм ээ. Чи энэ юу болоод байгааг мэдэж байна уу? Тогч. Битгий санаа зов. Энэ юу ч биш ах. Гэтэл 7 цаг болов. Би яг тэр мөчөд цагаа харсан санамсаргүй тохиолдлоор байсан юм. Энэ 19 цагийн төлбөртэй контент юм уу? Ноёд хадагтай нараа анхаарлаа хандуулна уу? Гуй. Нүүлгэн шилжүүлэлт нүгээрээ. Догчаа, энд юу болоод байна? Цахилгаан гүйдэл үүсэж. 8612 дахь гаригийн системийн үнэгүй үйлчилгээ дууслаа. Гол хувилбар одоо эхэлнэ. Яг тэр мөчөд миний амьдралын жанр өөрчлөгдсөн. Миний бэлтгэсэн бичлэг таалагдсан гэж найдаж байна. Лайк, subscribe ба дарсан гэж найдаж байна. Баярлалаа. Otaku Channel. Сабаа дараарай.